17 дахь бодлогон дээр автобусанд 24 зорчигч байваа. Эмэгтэй, эмэгтэй, хүүхдийн тооны харьцаа 3, 2, 1 байв. Дараагийн зогсоол дээрээс яасан бэ гэхээр 10 хүн автобусанд нэмэгдсэн бөгөөд 6 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй, үлдсэн нь хүүхдүүд байв. Автобусанд дах хүүхдийн тоо хэдэн хувиар нэмэгдсэн бэ гэнэ. За тэгэхээр бидний автобусанд 3 хэсэг нь эрэгтэй, 2 хэсэг нь эмэгтэй, 1 хэсэг нь хүүхэд байсан учраас автобусанд нийтдээ 6 хэсэг хүн байсан. Гэтэл 6 хэсэг маань нийтдээ 24 зорчигчтой тэнцсэн учраас 1 хэсэг бол 24-ийг хэдүүлээд 6 хуваагаад 4 хүнтэй тэнцэх байх нэ гэсэн. За тэгэх юм бол эрэгтэй хүмүүс маань 3 хэсэг байсан учраас 1 хэсэг нь 4 тул 12 эрэгтэй байсан байна. Эмэгтэй хүмүүс маань 2 хэсэг байсан. 1 хэсэг нь 4 учраас 8 эмэгтэй байсан. За хүүхдийн маань тоо болохоор 1 хэсэг байсан. Тэгэхээр 1 хэсэг нь 4 юм чинь 4. За ингээд нэмээ шалгаа үзвэл 12 дээр 8-ыг нэмээд 20, 20 дээр 4-ыг нэмээд 24 байх нэ гэсэн. За гэтэл эрэгтэй хүн 6-аар нэмэгдсэн. Эмэгтэй хүн 2-оор нэмэгдсэн. За нийтдээ 8 хүн болж байгаа гэсэн үг тийм. Гэтэл автобусанд 10 хүн нэмэгдсэн учраас үлдсэн 2 хүн хүүхэд байх нэ гэсэн. За ингээд нийт тоогоо олох юм бол эрэгтэй хүн 18 болсон, эмэгтэй хүн 10 болсон, хүүхдийн тоо 6 болсон. Гэтэл хүүхдийн тоо хэдэн хувиар нэмэгдсэн бэ гэсэн. Хүүхэд манай 4 байсан, 4 байна гэдэг нь 100%. Тэгвэл 6 нь хэдэн хувь юм бэ гэдгийг олох гэж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ яах хэрэгтэй вэ гэхээр 1 хувиа олохын тулд 4-ёгоо бид нар 100-аа хуваах хэрэгтэй бол. Тэгэхээр эхлээд тэгээр өгн тэг бүхэл 40 болоо дахиад хуваагдахгүй. Дахиад тэг бууж ирээд 4-өөр өгнө. Тэгэхээр тэг 100-ны 4 болол 1% маань байна гэсэн. Тэгэхээр 1% нь тэг 100-ны 4 юм чинь одоо энийгээ 6 нь хэдэн хувь болох юм бэ гэдгийг олохын тулд 6-гаа хувьдаа хуваадаг чинь тийм ээ тэг 100-ны. За гэтэл таслын ард 2 орон байгаа учраас 1 2 тэг нэмэгдчихье. Тэр 6-г бид нэр 4-т хуваахна гэсэн. 600 4-т хуваана гэсэн. Тэр 600 4-т хуваадаг юм бол эхлээд 1-ээр өгөөд 4 20 буугаад 5 1 тэг үлцээс 150% болчихно. Тэр анх 100% байсан зүйл 150% болцсон учраас энэ 150-аас 100-гаа хасаад 50%-аар нэмэгдсэн байна гэд би хариулт гарч ирж байна. За 18 дахь бодлогон дээр тэгш өнцөгт өгдөг. Өнцөг FE-ийн 43 градус бол FCD өнцөг бол. За бидний олох гээд байгаа өнцөг болол за эцэг мэдэлчээ. Энэ хэсэг өнцөг болох нэ. За тэгэхээр би энэ дээр олохын тулд за жоохон бүдүүн хэсгээр энэ чи би 4 өнцөгт үсгье. Энийг ашиглаад 4 өнцөгт гарпиц үсгэж тийм ээ. Тэгэхээр 4 өнцөгтийн маань хувьд яах ёстой юм бэ гэхээр өнцгүүдийн маань нийлбэр 360 градус байх ёстой тийм ээ. Тэгэхээр өнцөг А дээр өнцөг D-г нэмээд өнцөг C-г нэмээд түүний дараа өнцөг F-ийг нэмэхэд 360 градус байх ёстой. Өнцөг А бол тэгш өнцгийн учраас 90 градус, өнцөг D мөн адилхан 90 градус. Бид нар харин өнцөг C-г олох гэж байгаа. За өнцөг F маань бол энэ 90 градусын дээр энэ 43 градус энэ хоёрыг нэмжиж гарч ирэх ёстой гэсэн. 90 дээр нэмэх нь 43 градус. За ингээд 360 градус гарах нэ гэсэн. За тэгэхээр 90 дээр 90 нэмээд 180, 180 дээр 90 нэмээд 270, 270 дээр 43-ыг нэмэхээр C дээр нэмэх нь 313 градус болно. Энэ нь 360. Тэгвэл хэд дээр 313 градусыг нэмбэл 360 гарах вэ гэхээр 360-аас тэр 313 хасаад өгөх юм бол 47 градус буюу А хариулт маань гарч ирж байна.